За их хурлын дарга эрхэм гишүүдийнхээ ажил хэсгийнхний өдрийн амланг айлтгая. За ингээд бид бол мэдээж хэрэг хөгжлийн төлөвлөгөө хэлж байна. Хөгжлийн төлөвлөгөөг одоо эдийн засгийн асуудал хариуцсан байнгын орон дээр хөгжлийн эдийн засгийг их сайн ойлгодог босвол одоо мэдээж хэрэг хэлж байгаа гэдэгт эргэцэхгүй байна. Энэ хөгжлийн эдийн засгийн хүрээнд л одоо шинэ асуудлууд шийдвүүд гарч байгаа бах. Наадны хоёр асуулт байна. Бид ингээд төсвөр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийхлээр зэрэг төсөв хүрэхгүй. Цаашдаа ч хүрэхгүй. Энд бол эргэцэх зүйл байхгүй. Гаднаас одоо шинэ зээл авчдаг зээлээс ашиглаж чаддаггүй. Угаасаа хуулийн гацаануудтай. За тэр битгийл одоо төр хувийн хөгжлийн түншлэлээр хийгээд ингээд маш тодорхой төлөвлөгөөнд оруулсан байдаг. Тэргээч дэмждэггүй. Тэгэхээр бид яаж одоо хөгжих вэ? Тэр битгийл энэ төр хувийн хөгжлийн түншлэлийг яаж одоо ажилтгийг энэ гишүүд ойлгож байгаа юм байна уу энэ? Би бол зориуд асуумаар байна. Би эдийн засгийн хөгжлийн яамснаас асууя, сайдааснаас асууя. Энэ төр хувийн хөгжлийн түншлэлээр ямар загваруудаар нь ямар одоо төслүүд, ямар зорилтуудыг хангах вэ гэдэг дээр та бүхэн бас биднийг мэдээлж өгөх ёстой юу гэсэн. За асуулт хоёр дахь нь. Энэ уг нь бол малын эмийн дэвшилтэт технологийн үйлдвэр гэсэн нэг юм санал орж ирсэн юм аа. Би энийг одоо шинжилгээ ухааны байгууллагуудад ажиллаж иж тэндээс ирсэн санал да. Өнгөрсөн жилийн манай одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4% өсөлт нь бол мал аж ахуйн салбараас. Энэ салбар өөрөө манай одоо эдийн засгийг солонгоруулах гол одоо салбаруудын нэг гэсэн ийм зорилтыг тавьчихсан. Салбар нь өөрөө 30% өсөлттэй. Тэгэхээр энэ нэмлэг өөрөө их чухал. Энэ нэмлэг байж иж энэ нэмлэгийн цаана бол бид нэг жилдээ 10-15 тэрбум долларыг бол гадагшаа дан ганц одоо шинэ вакцины авахар ийм авахар гардаг юм билээ. Энийгээ дотооддоо хийнэ гэсэн зорилготой. Онцлогынхаа 30%-ийг дотооддоо хийнэ гэсэн зорилготой. Вакцина бараг 100% дотооддоо их бүрэн боломжтой. Патентууд нь бүгд одоо шинэ манайханд байж байгаа. Тэр энийг төр хувийн хөгжлийн түншлэлийн загвараар хийнгээд оруулсан байсан чинь дэмжээгүй. Яагаад гэвэл ерөөсөө ойлгохгүй. Хариулт байхгүй. Ямар учиртайг бүрээс ойлгож ядаад байна л да. Тэр энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч гэж байгаа юм. Хоёр дахь асуулт. Монгол улсын эдийн засаг бол бүсийн эдийн засагтай болон дэлхийн эдийн засагтай интеграцчлах ёстой. Нэгдэх ёстой. Тэрний гол зорилт нь бол бид бомбын сэргэлт гэдэг ингээд тодорхой зорилт тавьчаад бомбуудаар ажлууд хийж байна. Тэгээ энэ дээр нэг цэнгэл болон дайнгийн чиглэлийн нэг бас автозамын асуудал байгаа. Энэ бомбын сэргэлт маш чухал. Цаана байж байгаа одоо хятадын 19 их 80-ын одоо долларын эдийн засагтай бид олон одоо шинэ сугаар холбогдно гэж зорилт тавьсан шүү дээ. Төв Аз чинь 600 тэрбум $. Болчлоо. Энэтэй холбогдно гэсэн. Сая одоо Ормон улсын хоолой дээр зөрчил бий болоход дайн бүхий байдал одоо бий болсон үргэлжилж байна. Эндээс хамгийн эрсдэлгүй гарсан хятад. Яагаад гэвэл нөхдүүд бол тэр дундын коридорыг бий болгочихсон бусбаа замаар дамжуулаад бүх одоо шинэ асуудлаа шийдчихсэн байж байгаа. Энэтэй бид холбогдох ёстой шүү дээ. Шинэ дэлхийн эдийн засагтай. Тэгээ энэ одоо чиглэлээр оруулж ирсэн саналыг бас мөн аль төр хувийн хөгжлийн түншлэлээр гэсэн байгаа юм. Энэ чинь байр ашигла шилжүүлэх гэдэг загвартай шүү дээ. Төсвөөс нэг шүгээр гарахгүй. Энийг яаж асуусан бэ? Та хүн энэ хөгжлийн эдийн засгийг мэдж гин ойлгож байна. Энэ төр хувийн түншлэлийн одоо шинэ загваруудыг яаж хэрэгжлэгийг нь ойлгож байна, мэдж гин, уншиж гин үү? Ингэж бид нар одоо улс орноо хөгжүүлнэ гэж одоо бодож байгаа бол бид бол алдчихсан шүү гэж хэлэх гээд байна. Тэр тусмаа одоо шинэ энэ хөгжлийн асуудал хариуцсан энэ яамыг чинь зориуд байгуулах ёстой гэж үзээд энэ чинь үндсэн хуулийн өөрчлөлтөө үйлдсэн байдлаар, алсын хараатаа үйлдсэн байдлаар бүр 2020 оны сонгуулийн дараа л энэ чинь одоо бид яаравчиж байгуулсан шүү дээ. Байгуулсан шалтгаан нөхцөл зэрэг хөгжлийн одоо шинэ төлөвлөлтийг нэгдмэл болгоё гэсэн хуучилсан мөртлөө одоо сайн дуршлах шүү дээ. Тэр энэ дээр ихлээр би хариулт авмаар байна. За эдийн засгийн хөгжлийн их баярсад хариулъя. За 2027 онд бид нар 15 ихнээд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийн. За үүнээс төсвийн боломж 2 ихнээд гаруй байгаа. Бус нь гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хвшил, төр хувийн хвшлийн түншил гэсэн хүрээнд гадаад зээл гэдгээр хэрэгжинэ. Тэгэхээр гишүүд энэ олон санал ихнээдийн санал гаргаж байгаа нь өөр 2027 оны хөрөнгө оруулалтын төлөвөнд орох боломж хязгаар өнөхөр бага байна. Тэгэхээр энийг нэг санд гаргасан улсууд тэрийг бодолцсон үз. За хоёрдугаарт төр хувийн хвшлийн түншлэлээр бид нэгэн төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх чадах хязгаартай үед бид нөгөө талаас эдийн засгт төрийн оролцоог багасгах бодлогын хүрээнд төр хувийн хвшлийн түншлэлийг бүх салбарт хөрөнгө оруулалтанд урамшуулж дэмжиж байгаа.
нэг ялангуяа эрчим хүчний салбар, дэд үтсийн салбаруудад төр хувийн эмчлийн түншлэлээр хийгдэх санаа санаачлагыг дэмжиж эрхийг олгож байгаа. За энэгээр бол нэлээд томоохон асуудлуудыг шийдэхээр байгаа. Төрүүчээс эрчим хүчний хэд хэдэн төсөл, дэд үтсийн хэд хэдэн төслүүд төр хувийн эмчлийн түншлэлээр хэрэгжээд амжилттай явж байгаа. За таны дурдсан биотехнологийн асуудал, биокомбинат. Манайх шиг ийм зэрлэг амтан болон одоо тэжээмэл одоо олон сая малтай ийм улс орны хувьд биотехнологиг онцгой хөгжүүлэх ёстой. Үүн дотор биокомбинатын чадварыг нэмэгдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байгаа. Энэ бодлого бол Монгол улс нийгмийг хөгжүүлэх 26-аас 30 оны төлөвлөгөөндөө нэлээд салбарын тэргүүлэх чиглэлгээ бодоод тусаа явцсан. Та энэ дээр энэ жилийн юм туссангүй гэж асуудал ирж байна. Энэ ерөнхий гол төлөвлөгөөндөө тусаа явчихсан. Энийг бол бид нар гадаад зээлээр шийдвэрлэхээр олон улсын байгууллагуудтай санал солилцоод ажиллаж байгаа. Энийг бид нар онцгой анхаарч хөгжүүлэх манай тэргүүлэх юм үйлдвэр салбар юм аа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ ажил орхихдохгүй. Таны хэлсэн дээр нэг санал зүйл нийлж байгаа онцгой чухал зүйл бол төлөвлөлт. Ер нь бид нар чинь эхлээд их хурлаар чинь төсвийн хүрээ гарч ирж байна. Төсвийн хүрээгээр эдийн засгийн нийгмийн чадвараа бид нар тодорхойлно. Орлого зарлагын боломж, хөрөнгө оруулалтын чадвараа гаргана. За энэ дээрээ суурлаад хөгжлийн хөтөлбөрөөр оруулж ирнэ. Хөгжлийн хөтөлбөрөөр ингээ батлагдсны дараа төсөв сангийн яам зохиож эхэлнэ. За төсөө бид нар намар их хурл батлаад тэгээд дараа нь аудит гүйцэтгэл хийгээд их хурлаа тайлгнадаг ийм л дөрвөн цикл шүү дээ. Тэгэхээр энэ зарим гишүүд энийг хийхгүй батлахгүй байхыг ярьж байгаа нь бас жоохон учир дутагдaltaй шүү. Ингэж болохгүй нь улсын их хурлын үндсэн үүрэг гэдэг тал нь бас хэлхийг хүсэж байна. Заяа бол дарга эдийн засгийн байгаар хариулъя. За ер нь бол энэ гишүүдээс гаргаж байгаа саналуудаас аваад үзэхэд ерөнхийдөө урд өмнө нь энэ төрийн засгийн газрын шинэ бодлогын баримтчигт нь тусчихсан эдийн засгийн хөгжлийн яам дээрээ энэ техник эдийн засгийн зураг төсвийн мөнгө нь шийдэгдсэн. Тэгээд тэр зураг төсөв нь хийгдээд дээрээс нь бүр магадлал нь хийгдсэн. Тийм ажлууд нилээдгүй байна лээ шүү дээ. Гишүүд яамдуудад энэ төрлийн мэдээлэл байхгүй байна лээ. Тэгээд хуралдааны явцад гишүүдээс асуухад зарим гишүүд магадлал зураг төсвийнхээ өөрөө шууд харуулж байгаа юм. Тэгэхээр энэ засгийн газар дээр энэ бодлогын уялдаануудыг зөв авч явахгүй бол энэтэй чи холбоотой ийм асуудлууд үүсэт энэ шүү гэсэн ийм зүйлийг бас нэмж хэлье. За Зүлфахар гишүүн тодруулж асууя. За баярлалаа. Энэ бол төр хувийн хэмжлийн түншлэр цаашдаа бид явна уу? Бид бол төсвөр юу ч хийж чадахгүй. Тэрийгээ баг одоо ил тодод хилдэд хэллээ шүү дээ. Яг уу гэхдээ тэр төр хувийн түншлэр гадны одоо шинэ хөрөнгө оруулалтаар мэдээж хэрэг одоо гадны хөрөнгө оруулагчдын дэмжигээр бид бол эдийн засгийг бол томруулан цаашдаа. Тэгээд эрхээ зэрэг төсөвд бол боломж гарна. Тэр үеийг хүлээхгүйгээр бид хийх ёстой ажлын нэг бол саяны энэ мал аж ахуйн салбартай холбоотой энэ одоо малын эмийн дэвшил технологийн үйлдвэр байхгүй. Гэхдээ энийг бол ерөөсөө мөн адил төр хувийн хөгжлийн түншлэр гэж оруулсан шүү дээ. Угаасаа уулзалт хийгээд явхад бол хүрээлэнгүүд бол патентаа гаргаа. Патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь бол угаасаа хувийн хөгжлийн оролцоо байна. Энийг тэгж хийдэг олон улсын жишгээр нь явъя гэсэн нэг ийм зүйл дээр тохирсон учраас энийг одоо 5 жилийн төлөвлөгөөнд орсон байхад нь 1 жилийн төлөвлөгөөнөөс нь хасаад хайдаг нь өөрөө буруу байна гэсэн ийм санал одоо хэлж байгаа юм. Дараа 1 минутаа нэмээд авчи. За гүйцэтгэд асуучих. Зүлфахар гишүүн. Хоёр дахь асуудал бол тэр дангийн замын асуудал бол би сая бас үндэслүүдийн хэлсэн энэ дээр ч бас тодорхой модель хийгээд бас тооцоолол хийгээд үзсэн шүү дээ. Одоо ингээд тээвэрлэлт чинь нэг 60-аас 90 хоногт бол заримдаа бас хаатахаараа бүр 90 хоног болчиход байгаа шүү дээ. Энэ тээвэрлэлтийг чинь тэр дундын коридортой аваачиж холбоод тэр энэ тээвэрлэлт бол Азиас одоо Европ руу 14 хоногт явж байгаа нь манай улсын хувьд бол энэ 18-аас 21 хоногт бол болох энэ боломжийг л олгож байгаа шүү дээ. Энэний цааш бүхэл бүтэн одоо шинэ гадаад худалдааны том одоо боломжууд нэгж байгаа. Тэрнээс гадна одоо дэлхийн эдийн засгийн тэр одоо боломжоос хүртэх боломжийг нээж байгаа учраас энэ бас төр хувийн хөгжлийн түншлэр хийгдэх боломжтой төсөл учраас энийг тав хүн оруулсан байсан бол араас нь ингээд хөөцлөд холбогдох яам нь явах ёстой сандууд нь гэсэн гарч байгаа шүү дээ. Энийг тав хүн сахиж одоо хараач гэж байгаа. Би бол энэ эдийн засгийн
Одоо чинь манай асуудал хариуцсан байнгын орооныхныг энийг бас нарийн судалж ээж бас та бүхэн нэг бас саналыг асууж ээж энэ санд ураасан бол зөв байж тэл гэж байгаа юм. Төлгөөнд бас орцсон байгаа шүү дээ. Баярлалаа. За энх хоёр сайд тодруулж хариулъя. Гүйцэж. Ингээ хоёр талаас хамтраад энэ төр хувийн хөвчлийн түншлэлээр биокомбинатын шинжилэл энэ биотехнологийн хөгжүүлэлтийн асуудлыг шийдэх болцоотой. Нэгэнд улсын хурлаар хуульчлан батлагдсан 5 жилийн төлөвлөгөөнд орсон тул энийг хийгээд явъя. За энэ дээр бид нар бас анхааралтай сунааштай ажиллая. За тэр бүгд одоо хуулинд нийцсэн үү гэдэг дээр бас л учир дутагдлууд их байгаа шүү. Одоо ялангуяа ингээд жижиг зардлууд одоо жижиг дунд үйлдвэрлэл дэмжих тоног төхөөрөмж дүүрэгт чингэлтэй дүүрэгт 1 тэрбум гэх мэтийн ийм саналууд холноор орсон. За одоо ингээд ахмадын хөгжлийн төвийн барилгын өргөтгөл. Нэг зүйл анхаарахгүй бол орон нутгатайгаа соёлын төвүүд маань одоо салбарлаад гэр бүлийн төв, ахмадын эмэгтэйчүүдийн хүүхдийн гээд ижил төстэй үүшээ явуулдаг ийм төвүүдийг олноор барьж эхэллээ. Ингээд үгүй урсгал зардал чинь төсөв төрийн үүшгээ зардал нэмэгдээ төр данхаал. За сэдвэр асуулт асууя.